Сайн байцгаана уу? За өнөөдөр Majestic номын дэлгүүр дээр нүүр бодолт бол урлаг номын танилцуулга өдрлөг болж байна. За ингээд номтойгоо танилццгаая. За энэ ном болохоор маш сонирхолтой санагдсан. Одоо ингээд нээж үтх юм бол өсвөр насны охтууд маань ч юм уу тий нүрээ анх будаж сурж байгаа хүмүүс ингээд одоо зааврынхын дагуу энэ чартан дээр ингээд зурж үзэх боломжтой юм байлээ. Тэгээ одоо энийг өнөөдөр манай охтууд одоо зурж туршиж үзэх байгаа. За дараагийнх нь гэх юм бол тэр дээр харагдаж байгаа номнууд болвол одоо арьстэй ийм арьсанд ийм бүтээгдэхүүн тохирно, арьсны онцлог болон одоо хүний нүүрэндээ хэрхэн бодох уу гэх тиймэрхүү зөвлөгөөнүүд байгаа юм байлээ. За тэгээ хөтөч номтойгоо мөн дадлага ажлын чарттайгаа ингээд ийм цогц ном байна. Don't rush, slow touch, brown and white. Like I go country, grab and buy. We can go bust, eye for eye. We can lose trust. White rum, fizzy pop. Where you they go, we they go up. Catch my vibe, let me go off. Blam the trash, man it's so tough. Alright, yo, put the belly on the body, make a catch. Seen her watch, now she wanna give. Boy got peas, now she hopping in the pod. Man, a real life sugar gal, and my forget what. When she want dark, told her meet me at the top. Switching lanes the other day, I seen her waiting for a bus. Maybe this a Moncler sweater, diesel denim. Buy another one, my pockets fight like hell. Өнөөдрийн өдөрлөгт маань хүрэлцэн ирсэн өсвөр насны охтуудынхаа сэтгэлийн болон юу одоо мэдээж сурах гэж бодож ирсэн байна. Нэрс хэлчихлээ ингээд бэдгүү сураад батг гаргуулахгүй нүүр бодаагаас би зөвлөсөн. За өнөөдөр нарамын хичээсээ одоо юу асууж юуг мэдье гэж бодож байна. Батгтай ирсэн дээр хэрхэн нүүр бодолт хийхийг асуув. За өнөөдрийн өдөрлөгт арьс арчилгааны талаар илүү төлөвлөгөө мэдэх гэж ирвүү эсвэл одоо нүрийн бодлын талаар асууж лавлах гэж ирсэн үү? Арьс арчилгааны талаар илүү мэдэх гэж ирсэн. Ер нь бол арьс арчилгаа нүр бодлоос илүү чухал гэж боддог уу? Өөрөнтэй суурин сайн байвал. Багснууд авчирсан биш өнөөдөр чарт дээр зурж үзэж байгаа юу? Энэ ном нь ямар санагдаж байна? Ер нь их хэрэгтэй санагдчихэв. Одоо ингээд яг өсвөр насны эхлээд яг бодох гэж байгаа хүмүүст бол амар хэрэгтэй ном байна. Нарамын хичээний номнуудыг ер нь уншижсэн үү? Өмнө нь нүр бодлынхаа бичлэгүүдийг ч юм уу харж ирсэн үү? Харж ирсэн. Тэр нь Facebook дээр айгүй явд юм билий. Хүмүүс сайн мэддэг болохоор илүү сонирхож ирсэн. За баярлаа. Бүгдлийг нь ер нь бол мэдлэгийн зааж өгсөн байна. Жишээлбэл энэ номон дээр одоо ямар агуулга илүү таалагдж байна? Надад болохоор яг ингээд төрөл бүрийн будалтыг ингээд зааж өгсөн таалагдчихээн. Яг ингээд одоо шилбэл яг ингээд үдшигт ямар байна эсвэл өдөр тутмын будалт ингээд casual ингээд ер нь бол бүх талаас харуулсан юм таалагдчихээн. За баярлалаа. За өдрөлийн маань гол зочин нарамын ихч маань ирсэн байна. Тэгэхээр нарамын ихчтэйгээ уулзцгаая. За сайн байна уу? Сайн байна уу? Таны өдрийн мэнд хүргэе. За маш баярлаа. Та бүхэнд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн өдөрлөгт маань голцоо дандаа өсвөр насны охтууд ирсэн байгаа. Манай клубын болон одоо таны номыг сонирхсан охтууд ирж байгаа. Тэгээд сая миний асууснаар бол хөвчлэн дандаа арьс арчилгааны талаар мэдээлэл авахар ирсэн юм байна. За би өсвөр насны охтууд зориулсан бас ийм онлайн сургалт хүртэл хийжсэн. Тэгэхээр ер нь бол яг өсвөр наснд бол хүн анх одоо дөнгөж нүрээ будаж эхлэх гэж байгаа. Арьс нь маш гоё юм шинхэн, цэвэрхэн байгаа учраас бас одоо юу гэдэг арьс арчилгаан дээр маш их нэгдүгээр анхаарах хэрэгтэй байдаг. Тэгээд дараа нь яг дөнгөж будаж эхэлж байхдаа бол маш гоё юм хөнгөн будалтуудаар айгүй өөртөө арьс нь зөөлөн бүтээгдэхүүнээр ер нь эхлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр би охтуудаас гоё зөвлөгөөнд өгье гэж бодож байна. За баярлалаа. Та манай зочны ширээнд соорой. За мөн Германы Эцхабел брэнд өнөөдрийн өдөрлөгтэй маань хамтран ажиллаж байна. За тэгээд ямар бүтээгдэхүүнүүд, ямар онцлогтой бүтээгдэхүүнүүд дээр охтууд маань нүрээ бодож үзхийг лавлаж асууцгаая.
За сайн байна уу? Сайн байна уу? За манай брэнд нь болохоор Etha Bell гэдэг Германы лагшер зэрэглэлийн номер 5 брендийн нэг байгаа. За энэ брэнд маань болохоор мейкапын бүтээгдэхүүнүүд болон арьс ашигын эсрэг бүтээгдэхүүнүүд бас байгаа. За Баярлалаа. За тэгэхээр өнөөдөр охтуудаа ямар даалгавар өгч, ямар дадлага ажил хийх вэ? За нүур будалдаад өртөр чигээр уусгалт байдаг. Дээрээс нь энэ дандаа гараар хийгддэг учраас байнгын ингээд даралт, гарын дадал маш шаардлагатай байдаг байхгүй. Тийм учраас эхлээд нүрээ будаж үцгээс өмнө те эхлээд энэ одоо face chart гэдэг ийм чарт байгаа. Энэ чартан дээр одоо багстайгаа ажиллах арга барилаа, тэгээд даралтаа, тэгээ өнгө уусгалтынхаа мэдрэмжийг энэ цаасан дээр олж аваад тэгээ өөр дээр хэвлэл үрдүүтэй байдаг. Тийм учраас ийм одоо манай чартын ном гарсан байдаг байхгүй. Тэгээ энэ чартыг би охтуудтай өгөөд тарааж өгөөд тэгээ тэрэн дээр нь ажиллах маягаар гэтээ ажиллахдаа зүгээр ажиллахгүйгээр одоо заавар бичлэгийг нь үзүүлээд яг тэрнийхэн дагуу охтууд маань ажиллаад дундуур нас зөвлөгөөг нь өгөөд ингээ явъя гэж бодож байна. Just hoping I don't beat history. Boy, I'm trying to meet your mama on a Sunday, then make a lot of love on a Monday. Never need no one else, babe, 'cause I'll be switching in positions for you, cooking in the kitchen and I'm in a better room. I don't need a lift, they say I'm pumping through holes. За өдөрлөгт маань дан охтууд гэлтгөө хөгөж гэсэн ирсэн байна. Тэгэхээр тэдэнд дайр зарчилгаа тий ямар чухал байдгийг асууцгаая. Өнөөдөр өдөрлөгт ямар зорилготой ирсэн бэ? За өнөөдөр өдөрлөгт болохоор ингээ заавал охтууд нүрээ ингээ арчлаа тий ингээд байдаг штэ. Ер нь бол яг хөгөж явс юугаар боддгоо тий охтуудаас нэг царайлаг харагдчих гад нэг тий арьс арчлагын талаар жоохон мэдлэгтэй болох гэж ирсэн байна. За тэгвэл арьсаа ер нь өөрийнхөө хэмжээнд яаж арчилдаг вэ? Арчилдаггүй ер нь? Ер нь арчилдаггүй штэ нэг уваагаал нэг сонд уугаал тэгэл гэж хэлдэг штэ. За Монголын хамгийн анхны нүур будгийн ном гэдэг аюу сонирхолтой санагдсан. За ер нь бол яг олон улсад бол нүур будгийн маш олон ном байдаг. Би өөрөө ч гэсэн анх номоо гаргахаас өмнө маш олон гадны номнуудыг уушиж, үзэж, танилцаж те яг ийм гоё бүр олон улсын стандарт нийт ийм гоё ном гаргачихсаа гэдэг мөрөөдөлтөй байжгаад баг 2013 оноос хойш мөрөөддөг байсан. Яг ийм ном гаргах юмсан гэд би анх бүр Gemma Kate гэдэг нэг алдартай артистийн номыг уншиж байсан байхгүй. Тэгээ яг тэр шиг ном гаргана гэж боддог гэсэн. Тэгээд энэ ном маань бол 2019 онд гарсан ийм ном байгаа. За тэгээд анхны мейкапын ном ер нь ном хараад яг бодож чадах юм уу гэд хүмүүс аюу гайхдаг байхгүй юу. Тэгээ яг үндэ бол эндээ өөр нөгөө step by step гэдэг юм байдаг шүү дээ. Одоо эхлээд та нүдийнхаа тэний энэ өнгийг тавилаа, дараа нь энэ өнгийг тавилаа, дараа нь энэ өнгийг тавилаа гэдэг юм дарааллыг нь заагаад өгсөн учраас ном одоо ном хараад сурах бүрэн боломж байгаа хгүй. Тэгээ энэ номыг хараад будаад аюу гой будаа сурцсан маш олон бүсгүүчүүд байгаа. Тийм тэгэхээр би бол яг энэ ном байхад ер нь ингээд дөнгөж өсвөр насны ээж одоо охтуудтай ээжүүдтэй эсвэл ер нь эмэгтэй хүн байгаа л бол тэр гэр бүлд энэ ном байгаасаа гэж бодож байгаа хгүй. Энэ ном хэрвээ байвал те одоо буцаад одоо мейкапыг сургалтын суусан ч гэсэн тухайн үед сурчаад дараа мартчихдаг байхгүй. Энэ буцаагаас сэргийх боломжтой. Тэгээд тийм тэгээ хамгийн гол юм нь эмэгтэй хүнд нөгөө төрсөн өдрөөр нь ч юм уу гоё бэлэг өгөх гэхээр юу өгөх нь мэддэггүй шүү дээ. Энэ номыг өгвөл маш гоё том бэлэг болох байх гэж бодож байна. Айгу үнэтэй бэлэг шүү дээ. Тийм тэгээ энэ өөрөө ганцхан мейкап биш бас арьс арчилгаа орж өгсөн байгаа. Бүтэн нэг бүлэг арьс арчилгааны хичээл. Тэгээд нүур будалтын будаг хэрэгслийн талаар, багсны талаар ер нь нүур будалтын бүхэл зүйлийг энэ багтааж өгсөн. Миний бол нэг 10 жилийн туршлага одоо миний чадсан сурсан 10 жилийн хугацаанд маш олон одоо олон жил гадагшаа дотгошоо сурсан те бүх зүйлүүдээ энэ ном дээр багтааж өгсөн байгаа байхгүй юу? Таны бүх одоо ур чадвар эрдэм. Миний одоо ноу хау бүгд байгаа. За баярлалаа. За баярлалаа.
За бүгдээрээ хүүхдүүдийнхээ бодсон пэс чарттай танилццгаая. За харъя. За энэ өхний хувьд бол айгүй хөөрхөн хэлбэрийг гаргасан байна. Тэгээд нүднийх нь уусалт нь бас айгүй гой цэвэрхэн болсон байна. Ер нь бол ингээд анх удаа бодож байхад шууд ингэж уусан гэдэг бол бас нэлээд сайн багс ашиглаж сурсан хүүхд юм байдаг аахгүй юу. Тэгэхээс ч ингээд шууд халтардуулчих гад байдаг. Тэгэхээр энэ дээр бол айгүй хөөрхөн ууссан. Тэгээд контрын ч гэсэн айгүй гой цэвэрхэн яг нөгөө үзүүрийн нуух энэ төр айгүй гой гаргасан байна. Хүмсэг энэ төр дут байх шүү те. Бутгад ямар байна? Амар юм байна. Тэгээ өөрийнхөө нүдийг ерөөсөө тенддэггүй. Тэгээд энэ дээр бодоод үзсэн чинь амар гал зөвшөрч. Тэгээд дан бодоод ханаад өөрийнхөө нүдийг бол бодцдаг болохоор. За тэгээд яг энэ дэр контрол айгүй гоё бодсон байна. Маш сайн байна. Тэгээд уусгалтыг ч гэсэн айгүй хөнгөн анх удаа хийж байгаа хэд бол маш сайн. Мэдрэмж би бол айгүй мэдрэмж суурьтай хөвгт байна гэж бодож байна. Тэгээд өөрөө чинь нүдийг ч гэсэн ингээд бодод маш гоё ална. Тэр ч одоо Монгол төлөөлөл болох нүд байгаа байхгүй юу. Энийг сүүлийн үед энэ бодолд нүднүүд илүү сүүлийн үед бүр тренд болсон. Энэ бодолтыг энэ нүдүүдийг одоо гой будахаар бүр гоё болчихсон байхгүй юу. Тэгэхээр өөрийгөө гоё будаарай. За энэ дэр маш гоё хөнгөн натурал цэвэрхэн бодол хийсэн байна. Тэгээд контр дээр одоо нэг жижигхэн ингээд будж байхаас алдаа гарч ирвэл тэрийг шууд засаад өргөн болгоод ч юм уу те ингээд жоохон фантазлах одоо тийм сэтгэлгээ нэг жоохон задгаастаж өгвөл одоо мейкапыг илүү хурдан сурдаг. Дээрээс нь янз бүрийн аргаар хийж сонирхолтой болгож будаж бас болдог шүү. За энэ тарыг да. За энэ болохоор илүү дулаан контур тавиад сормос зурж өгсөн байна те. За сормос зурна гэдэг бас энэ нөгөө сэтгэлгээ байна гэдэг нь өөрөө аюул чухал. Гэтэ сормос буддаг тусдаа техник гэж байдаг. Тэр техникийг ингээд сайн хараад, дураагаад ингээд өөрөө дахиж гой сайжруулаад хийгээд үзээрэй. За амжилт хүсье. За энд бүр ингээд өсгөнд бодож мудаа тий айгүй гоё ингээд юм шинээр өөрөөр сэтгэсэн ба штэ. Тэгээд будалтын нүдний будалтын айгүй тод хийгээд уруулын насыг төстөө дөнгөөр дотор талын бодоод энэ сүүлийн үеийн ингээд нөгөө вахтууд дандаа уруулаа дотор талын боддог болсон штэ тий. Тэгээд тэр стилээр ер нь бол энэ хоёрын хойлт гэж бодож өгсөн байна. Энд бол контрыг маш гоё дээш нь тийм үү кета аймаа их та бодож өгсөн байна. За тэнд харъя. Тэнд болохоор энгийн тийм зөөлөн будаад уусгаад тэгээд контакт юм байна те. Энэ бор болсон нь болохоор алдаа гаргасан гэсэн үг үү? Албаар ингээ алаг болгож зорцсон юм болоо гэж бодлоо. За мэдээж анх удаа хийж байгаа учраас ийм асуудал гарна шүү дээ. За тэгээд та хэд дахиж хийгээд үзээрэй. Маш гоё креатив сүүлийн үеийн одоо жоохон тренди болгож бодсон байна. Контриг хандаа маш гоё зузаан, гоё юм хоошны юм жартгаар тэгээд дээдлэлт нь ингээ давхраа зурж өгсөн байна. Тэгээд сэвх зурсан байна. Маш бүтээлчээр хандсан байна. За контрын татаж өгсөн. Гэхдээ яг бас нэг сонирхолтой юм нь хоёр өнгийн өөр өнгийн тэн хойж бодсон ба штэ. Нүднийх урталт нь цай өрөнгө, хойтлт нь арай жоохон ягаан. Тэгээд контро зурсан байна. Нүднийх нь мэдээж гэрэл сүудэр дээр жоохон нөгөө багсныхаа даралтыг чанга тавьсан юм шиг үнэ те. Тийм учраас ингээд өөр жоохон тод болсон гэсэн үг. Энийг хийхэд бол тийм амар хийхгүй. Олон дахин хийж ээж хөнгөн техникээр хийж ээж энийг сурдаг шүү. За амжилт хүсье. Тэгээд яг гоо ерөнхий арьсныхын суурийн аягүй гоё жигд аягүй айтайхан уусгацсан байна. Сайн байна. Чамаа бутгад ямар байсан? Эхлээд амар хэцүү байсан яг энэ арьсныхаа ингээ гаргах га. Тэгээд сүүл рүүгээ ингээд яг зургандаа ороод ингээд амар тийм төвлөрсөн. Яг тик хол аягүй гоё байсан. Бодож хаад аягүй маш гоё төвлөрдөг. Чи дахиж бодвол улам сайжраал ингээ бод холгонд гоё болол. За тэр охиныг харъя да. Nice. Бас ингээд аюу гоё сүүлийн үеийн нөгөө нэг юм шаргал өнгөөр боддог болсон сүүлийн тоорын өнгөөр боддог болсон. Яг тэр өнгийг оруулж өгсөн байна. За нааш нь харуултаа. За энд маш гоё натурал бодсон байна те. Цэвэрхэн арсны өнгө тооны маш хөнгөн өгсөн байна. Тэгээд жоох юм ягаан дөө өнгө оруулсан юм шиг байна те. Бас аюу том харагдаж тэгж जैन те. Одоо ингээд хүүхэн хараагийн бодсон байсан бол бүр шал өөр төрхтэй болдог. Энэ одоо моделийг будаал ахтсан бүр ямар хөрхөн болдог гэж би бүр ингээд нэг будаас уучаар ингээд бүр төвлөрөөд баг цаг 2 цаг ингээд тасралтгүй будаас уучаад. Тэгээд ингээд янз бүрийн шитгээ нэмээ, саа нэмээд улам гойгоол болохоор улам хөрхөн болол. Алаг хонгор өрсөн минь оюуны мэлми энд нээгдэж амьдрал туршийнх нь эрдмийн гэгээ дагаж цацрна. Урлагт мөнхрөх гоо сайхан утга төгөлдөр мэдлэг мэдрэмж авьяас эндэл цомрлогон дэлгэж уйхан замбуу твийн наран адил
эндээс түгэн дэлгэрнэ. Энэ өргөнд саатахтаа би оюун санааныхаа ертөнцөд тоглодог. Ном бол оюуны хоол, тархины тэжээл юм. Энгийнээс эгэлгүйт хүргэх. Энэ бол Majestic. За бүх охтуудынхаа бодолттой танилцаж дуслаа. Тэгэхээр өнөөдөр бас энэ охтууд дундаасаа нэг ялагч чадварлаа гэж ярьсан чинь тэгэхээр таны хувьд ялагч нь хэн байсан бэ? За зөндөө олон охтууд яг маш гоё гэдэг өөр өөрийн онцлохоор хүн хүнээс өөр өөр татвахгүй гоё одоо бодолтод гарч ирсэн. Тэгээ анх удаа охтууд маань бодож байгаа учраас мэдээж жоохон ингээ бүтлгүүтэх ч юм уу жоохон өөтөө зүйлүүдээс гарна. Гэхдээ яг энэ дотроос хамгийн гоё юм креатив сэтгэлгээтэй арай нэг өөрөөр сэтгэж бодсон охин нэг шалгаруулж гэж бодож байна. Энэ охин. Баяр хүргэе. За тэгээд нүүр болтол урлаг энэ номоо энэ охиндаа бас бэлгэлээд за дөнгөж 10 жилийн охин учраас энэ номоо уншаад тэгээд яг ингэж ажиллаад илүү бүр ингээд креатив сэтгэлгээгээ те тэгээд өөрийгөө гоё будаад өөртөө ихтэй гоё бүсгүй болоорой гэж хүсье. За амжилт хүсье. За баяр хүргэе. За бүүнөр юу ачи? Зураг авах. Номын баяр бидний баяр. За ингээд өнөөдрийн удирдлыг маань энэ түрээд өндөрлөж байна. Баяртай.